Байцгаана уу? Та бүхэнд өнөөдрийн мэндийг хүргэе. Та бүхэндээ захим журналаа хэрхэн архивлах вэ гэдэг заавар зөвлөгөөг хүргэж байна. Захим журналыг анги үтэрсэн багш болон мэргэжлийн багш нар маань тус тусдаа ангийн журнал, багшийн журналын тус тусад архивлана. Үүнээс гадна сургалтын менежерээс мөн архивлж өгөх бүрэн боломжтой байгаа. За багшийн зүгээс багш өөрийнхөө багшийн журналыг архивлахдаа дээр харагдж байгаа зэснүүдээс багшийн журналыг сонгож орно. За багшийн журналыг сонгож орсны дараагаар хамгийн хойд байрлах захим журнал гэсэн зэс рүү дааж орлоор журнал үүсгэх гэсэн юм төслөөр харагдаж байна. За юун дээр дарснараа ингээд оныхоо хичээлийн жилийн журналын архив үүсэх бөгөөд үүнийгээ бас харах боломжтой. Өнгөрсөн оныхоо хичээлийн журналын архивыг хүртэл харах бол бүрэн боломжтой гэсэн үг. За ингээд доторх датануудын бүгдийг уншдаг учраас энэ дээрээ бага зэрэг хүлээгдэж магадгүй. Та бүхэн маань үнийгээ хүлээгээд яг дуустал нь архивлуулаарай. За ингээд архивлаад дууссан бол уншиж дуусна. За тэгээд үнийгээ журналын архив харах гэсэн төслөөр дарснаар журналаа бүтнээр нь харж үзэх бүрэн боломжтой. За ингээд плей. За ингээд багшийн журнал ингээд харагдаж байна. Нийтдээ 2539 хуудастай багшийн журнал маань архивлагдсан байна гэж харагдаж байна. За ангийн журналыг архивлахдаа анги үтэрсэн багш маань өөрийнхөө ангийнхаа айкон орно. Тэгээд ангийн журналыг сонгонгууд хамгийн хойдолд нь захим журнал гэсэн зэс маань харагдаж байгаа. Энэ дотор захим журнал үүсгэх гэсэн товчлоор харагдана. Үүнийг дарснаар журналын архив маань харагданаа. За сургалтын менежерээс хэрхэн захим журналыг нь архивлж өгөх бүрэн боломжтой вэ гэдгийг та бүхэнд харуулъя. За сургалтын менежер захим журнал тэмдэглэл гэсэн зэсэн дотор журналын архив гэсэн зэс харагдана. 100 гаруй зэс дотор захим журнал тэмдэглэл гэсэн зэс рүү орлоор журналын архив гэж хэлсэн. За түүн рүүгээ дарж орсны дараагаар сонгоно гэсэн хэсгээс багшийн журнал архивлах ч нь үү, ангийн журнал архивлах ч нь үү гэдгийг сонгоно. Сонгосны дараагаар энэ дээрээ заахаар нэг оруулах шаардлагагүй. Шууд хайх төслөөр дарснаар бүх багш нарын захим журнал нь харагдана. За хэрвээ тухайн багш захим журналаа архивлаагүй тохиолдолд журнал архивлах гэсэн улаан хонгийн тексттэй үгээр энд харагддаг. За журнал архивлах гэсэн төслөөрөө дараад архивлагдсан тохиолдолд харах гэсэн юм цэхөх хонгийн төслөөрөөр солигддог байх нэ. За ингээд харах гэсэн төслөөр солигдсон тохиолдолд тухайн багшийн журналыг бүрэн гүйцэд сургалтын менежерээс харах бүрэн боломжтой. Энэ дээрээ журналаа архивлаагүй багш болон архивлаагүй ангийн тоо бас мөн адилхан харагдана. За ингээд эндээсээ сургалтын менежер маань захим журналын архивын бүрэн гүйцэд дуусч үгүй гэдгээ эндээсээ нэгтэл шалгаж харах бүрэн боломжтой. За анхаарал хандуулсан явдалд баярлалаа. Багшийн ажлаа аз жаргалтайгаар хийцгээе.